бусад гишүүдтэй давхарч магадгүй ажлын хэсгийн оролттой байж хаад орж ирлээ. За нийгмийн даатгалын хууль татврын одоо багц төлөвтэй холбогдлолтой асуудлыг бас нэлээд суурьаар нь хараад ялангуяа сангийн одоо яг салбарын хамтууд бас өөрсдөө нэлээд сайн ажиллаад оруулж ирэх нь бол зөв гэсэн ийм бол нь бол одоо барь зүртэй бас байдаг. Тэр агуулгаараа засгийн газраас нэг өргөн барих чад төсөл бас байгаа гэдэг ийм мэдээлэл бас авсан байгаа. Тэгэхээр ер нь хилцүүлгийн шатанд төслүүдийг бас одоо нийлүүлээд за мөн одоо гишүүдийн гаргаж байгаа энэ саналуудыг бас тусгаад ингээм хамтдагаж явах гэсэн боломж олцсон юм бас ямар шүү байх болоо гэдэг талаас нь асууя. За бас гишүүдийн зүгээс бас олуулаа бас өргөн барьж байгаа энэ асуудлыг бас би бас хүндэтгөө үзэж байгаа. За хилцэх шатанд нь бас одоо үндсэндээ хилцээд тэгээ одоо хооронд нь бас уялдаа холбоог нь хангаад явах ийм бас саналтай байгаагаа бас илэрхийлчихье. За Эрдэнэт гишүүн асуултаа асууно. За гишүүний асуултанд хариулъя. За энэ хуулийн төслөөр байгаа 3 агуулгын ер нь 2 нь бол шууд утгаараа явнаас боловсруулсан хуулийн төсөл дээр бол байгаа. За 2 нэг асуудлыг бол бид нар арай өөрөө томьёолж байгаа ихтэй төстэй. Тийм учраас ингээд өргөн бариад хэлцээсийн дэмжиж явсан тохиолдолд дараагийн процесс дээр нэгтгэж нэг ажлын хэсэг гаргаад хилцээ явах боломж байгаа болоо гэж бодож байна. Энэ дээр бас дэгээрээ ямар гэдэг нь сайн мэдгүй байна. Энэ боломжтой гэж харж байна. Баярлалаа. За энэ нөгөө 1 2 гэдэг нь яг ямар асуудал лээ юу? Энэ танахаас яамнаас ирсэн зүгээр би танилцуулгыг харахад энэ нөгөө ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон цалин хөлснөөс шимтгэлийг уян хатан ногдуулна гэдэг нэг уян хатан гэсэн юу хэлсэн байгаа. Тэр нь яг юу гэсэн үг вэ? За нөгөөх нь бол ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсөнд дээд хязгаар тогтооно гэсэн маа. Энэ нь бол дэмжигдэж гэнэ гэсэн үг үү? Тэ. Хэд боломж байгаа төвшин гишүүн. За харилна. За ер нь бол үндсэн 3 зохицуулалт орж ирж байгаагийн 1 3 дахь 2 зохицуулалтаар бол зарчмын хувьд санал нийлж байгаа тохиолдолд бид нар энийг хэлцгээр явуулчаа. За 2 дугаар тооцоолол дээр бол 2 дугаар асуудал дээр бол тооцооллын зөрүү гараад байгаа. Тэгэхээр энэ тооцооллын зөрүүг одоо бид нар гаргах 2 талын ажлын хэсгүүдэд хэлцгээр явуулчаад дараа нь энийг хийгээд энэ дээр бол зарчмын шийдэл олж болох байх. Засгийн газраас өргөн барьж одоо яг энэ асуудлыг өргөн бариагүй магадгүй хизээч барих юм байгаа. Ийм учраас энэ одоо яг зэрэгцээд өргөдөн бариг хөвчүүл цугтаа хэлцээд явчихад бол бас болно. Цаг хугацаа алдахаар бол энэ тооцооллын зөрүүн дээрээ хэлэлцэж явах явцтай бол аль нэг тал хоёроо ойлголцоод явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.